Өмнө Говь аймгийн Зогццын сум хэдхэн цагийн дараа энд Energy Resource компани үүсгэн байгуулагдсны 20 жилийн ойн баяр наадам эхэлнэ. Урлагийнхан, компани ажилчид, арын албаныхан наадмын бэлтгэл ажлаа базааж байх энэ үеэр MCS Group-ийн захирлуудын зөвлөлийн дарга од жаргал захиралтай богино хугацаанд ярилцах боломж олдож хүмүүсийн дунд нийтлэг байж мэдэх цөөн хэдэн асуултанд хариулт авлаа. Асуулт: 20 жилийн өмнөх Өмнө Говь аймгийн Зогццын сумыг өнөөдөртэй харьцуулбал та юу гэж тодорхойлох вэ? За анх одоо 2008 онд ирж байхад бол мэдээ Зогццын сум бол нэг 2000 орчим хүнтэй байсан санагдж байгаа. Тэр үед орой ирэхэд бид нар яг сумын төв нь хаана байгааг нь бараг харагддаггүй. Тиймэрхүү байсан санагдж байна. Тэгээд тэр үед бидний одоо төсөөлж исэн мэдээ төсөөл яг өнөөдрийн одоо Зогццын сум ингээд 100000 хүнтэй, явуулын хүн нь 20000 те. Ийм хотын статустай болсон одоо говийн 3 сумын нэг. Тэгээд тэр үед бидний зорилго бол ер нь за нэг дэлхийн стандартт нийцсэн ийм уул уурхайн зохицлбор, энэ ажилтнуудыг ийм зохицлбор, ухаан удаг зохицлбор гэдэг ийм барийг гэсэн мөрөөдөлтөөр ажиллаж эхэлж байсан. Одоо эргээд харахад бол бид нар яг төмөр замаас бусдын бид нар яг зорж ирсэн бусдын бүгдийг гүйцэтгэж чадсан. Цахилгаан станц одоо эхний ээлжинд бид нар яг барьж ирсэн санаж байна. Говьд нөгөө ус айлхаар баг хэрэглэх ёстой учраас хуурай хөргөлттэй Монголд анхны юм технологитой монголчин инженерүүд өөрсдөө барьсан Монголд ажиллаж байгаа цахилгаан станцуудаас бараг ус 4-5 дахин ус баг хэрэглэдэг. Ийм цахилгаан станцыг маш богино хугацаанд барьж орон нутгийг Зогццыг бас тогттой болгоод өөрсдөө ингээд ажилтны зохицлогоо барих юм тогийг хийжсэн. Баяжуулах үйлдвэрийнхаа усыг одоо 97% дахин ашигладаг ийм технологи одоо нэвтрүүлж усны одоо хангамжаа барьж хийжсэн. За мэдээ тэгээ нөгөө гол нь хүмүүсээ одоо сууршилттай байхын тулд орон сууц барих хэрэгтэй. Тэгээ 600 айлын орон сууц одоо яг энэ яард байгаа цэцгийн орол 600 айлын орон сууцыг барьж ирсэн. Тэгээ одоо үргэлжлээд 150 айлын орон сууц ихнийхэн дахиад 100 бас барих ингээд ийм орон сууц бариад бид хүмүүсээ одоо доктортой суурьтай ажилуулах ийм зорилт тавиад одын байгуулалтыг хийж ирсэн. Energy Resource 2500 гаруй одоо үндсэн ажилтнтай байдаг. Үүний чинь 40% нь орон нутгаас байдаг. Дээрээс нь одоо шууд болон шууд босоор ажиллаж байгаа 7500 орчим хүн байна. Тэгээд энэ өнөөдөр Монголын яг өнцөг булан бүрээс цуглаад энэ Зогццыг баг 10,000 хүмүүстэй болчлаа шүү дээ. Тэгээ энэ бас хүүхдүүдийн сургууль чанар боловсролыг бас бид нар цохой төвшөнд орон нутгад илүү чанар сайтай сургууль хийж мөрөөдөл сургуулийг барьж ирсэн. Тэгэхэд дараа нь хэдэн жил дараа л бараг одоо хөдөө орон нутгийн улсын шилдэг сургууль болж ирснийг би. Хамгийн одоо боловсрол сургууль сайтай ийм сургууль болж ирсэн. Мэдээж одоо Зогццын сум том болсон учраас эмнэлгүүд байна. Дээрээс нь бас интернет эмнэлгийг одоо бас та нар клиник салбар юугаа нэ гэж хэлээд бид нар одоо интернет маань бас энэ салбартай бас л одоо хөдөө орон нутгад байхгүй л эмнэлгийн салбар гэж хүмүүс ярьдаг гэсэн. Автоцсан бас барьсан шүү дээ бид нар. Анх удаал одоо хамгийн хурдан баригдсан зам тэр өчөөд тэнгэр газар нийлж байгаа юм шиг л шороо босоод замгүй байсан шүү дээ. Хүмүүс мартчихдээ. Тийм учраас бид нар бараг жил хагсын дотор асар олон үндэсний одоо зам барьдаг компаниуд зохион байгуулж маш богино хугацаанд барьсан шүү дээ, хар зам. Тэгжээж одоогийн өнөөдөр одоо энэ эрс тавталгын Energy Resource жижиг тавталгын бүх энэ тавталгын бүлэг ордоос явж байгаа экспортын манай хар замаар л явж байгаа шүү дээ. Тэгээ энийг бид нар маш богино хугацаанд хийжээс. Тэгээ мэдээж энэ их бүтээн байгуулалт энэ хөрөнгө оруулагч их том одоо хөрөнгө шаарддаг шүү дээ. Тэгэхээр энийг бол одоо дотоодын банкнаас зээл аваад хийнэ гэж байхгүй. Олон улсын хөрөнгөний зах зээл дээр Монголын үндэсний компани анх одоо main board гэж хэлдэг одоо олон улсын хөрөнгөний зах зээл гарсан. Эхний ээлжинд 600 сая доллар бид босгоод энэ хөрөнгөний биржээс босгоод яхад бол үнэхээр чинь түүхэн байгаагүй том хөрөнгө босгосон шүү дээ. Монголын үндэсний компани өөртөө одоо ийм ухаан удаг гэдэг ажил зөвхөн хийхэд бол мэдээж хүмүүс одоо эргэлж ирсэн байж магадгүй. Гэхдээ яг үнэхээр бид нар амжилттай босгоод хийж чадсан. Тэгээ олон улсын хөрөнгөний бирж дээр гарах чинь нөгөө тамирчны ялалт амаргүй гэдэг шиг одоо бас тийм амар биш. Бид нар дэлхийд тойрж Европ, Америк, Ази асар олон хөрөнгө оруулагчтай одоо уулзж ийж өөртөө таниулж ийж бүр бүтэн жилийн ажил хийж дээ чинь тий. Тэгжээж одоо яг энэ олон улсын бирж дээр амжилттай босгосон. Мэдээж би хөрөнгөний биржний одоо хөрөнгө оруулалтаа мөнгө өгч байгаа улсууд олон чинь цаана олон сая хувьцаа эзэмшигчтэй нэг тэтгэврийн сангууд, хөрөнгө оруулалтын сангууд хөрөнгө оруулалт хийж байгаа шүү дээ. Хөрөнгө оруулагчдад одоо ихтэй зөвхөн одоо ожиргалт ч юм уу, MCS ч юм уу, Energy Resource гэж харахаасаа гадна за тэр үнэхээр одоо хариуцлагатайгаар энийг уул уурхайг одоо хийж чадах уу? Ил тод одоо бүх тайлан бүх юмаа тавьж чадах уу? Тэгээ ер нь тэгээ Монгол улс ер нь хөрөнгө оруулагчдад хэр ээлтэй юм бэ? Монгол улс ер нь ихтгэл даах ийм орон мөн үү? Улс төрийн тогтолцоо нь одоо хүн ард нь орон нутг нь ийм хөрөнгө оруулалтыг ийм үнэхээр одоо хүсэж байгаа юм уу? Тэгээ энийг одоо
улс орондоо хэрэгтэй, ард түмэндээ хэрэгтэй, хөрөнгө оруулагчдаа бас хэрэгтэй бүгдд нь өрөөгөөж өгсөн юм одоо аж үйлдвэрийн зохицуулбар болно хийж чадах уу гэдэг энэ одоо итгэлийг бидэрт өгсөн. Энэ нь одоо яг энэ хөрөнгөний биржээс бас одоо хөрөнгө амжилттай басны гол одоо амжилтын гол төлхөөрнө гэж боддог. Бид нар ч яг тэр одоо итгэлийг даах үз ажлыг бүх цаг хугацаанд хийсэн. Тэгээ энд чинь бүхэл бүтэн одоо баг одоо техникийн болоо хуулийн байгаль орчны санхүүгийн бүхэл чиглэлээс нь бүгд тайлан одоо бүх яг хөрөнгө оруулагчдын шаардлагыг хангах үс тайлангуудыг тавина шүү дээ. Компани засаглал нь өөрөө ямар түүзэн яаж ажилладгийг тэр чинь тэгээд одоо яг л бүхэл олон улсын одоо шаарддаг бүх стандартын одоо өндөр шалгуурууд нь бүгд байдаг байхгүй. Тэгээд тэр утгаараа бол эдрийг бүгдийг одоо хангаа явж байгаа. Одоо корпорац аж ахуйн нэгжүүд бизнесүүдийг тавих шаардлага улам нарийсж байна. Ялангуяа одоо нөгөө дэлхийн доллар л эдэргээд байгаа шүү дээ. Одоо нүүрс хүчлийг яаж шалгуулах уу тэр мэр чинь. Сайн байна. Сайн явж байна. Сайхан үзэж байна. Сайн байна уу? Сайн байна. Нөгөө дэлхийн доллартай холбоотой бас CO2 нөгөө нүүрс хүчлийг яаж багасгах уу. Тэгэхээр компани аж ахуйн нэгжнүүд тэр талаар яг юу хийж дээ тэрийг одоо нүүрс хүчлийг бууруулахын төлөө юу хийж дээ хичнээн тоон нүүрс хүчлийн хөө бууруулж дээ гэдэг бүгдээ энийг хэмжих ёстой, тайлагнах ёстой хэмжлэн нөгөө усаа бид нар яаж одоо ундааны усаа дахин ашиглаж хотын цэвэрлэгээ ашигладаг ч гэдэг юм ингээд зах зугаас компани болгон манайх бид нар дор дороо яг ийм аягүй сайн хийхгүй бол бид нар яг дэлхийг нөгөө нэг хөгжлөөс хоцрохгүй тулд яг тэр тал руу илүү нарийн шаардлага тавьдаг болж шүү дээ. Зөвхөн ашиг олох биш хүндээ ээлтэй, байгальтай ээлтэй, нийгэмдээ ээлтэй байх тийм. Тэгжээж л тэр чинь илүү сайн одоо засаглалтай компани гэж үнэлж байна. Асуулт. Сүүлийн үед танай компаниг Ухаан одгийн ордыг хууль бусаар өмчилсөн гэсэн мэдээлэл гарч байсан. Та үүн дээр товчхон тайлбар хэлж болох уу? Ер нь бол Ухаан одог бол анханасаа л хууль нормын дагуу, хууль ёсны дагуу одоо гэрээ хийгдээд ийм явсан төсөл. Энэ бол хууль бус яасан гэдэг тудлаа энэ бол зохион байгуулалттай л одоо хардуулах гэж байгаа юм үйл явдал болсон шүү дээ. Саяхан. Тэгэхээр би зүгээр яг хоёр асуудлыг бас дурсаж ирсэн хэрэгтэй огч гэж байна. Нэгдүгээр нь лицензийн түүх. Хоёрдугаарт энэ засгийн газартай ямар гэрээ хэлцээр хизээ яаж хийгдсэн гэдгийг бас хэлхэн зүг байх яа. Тэгвэл хүмүүс одоо олон жилийн өмнө учраас санахгүй байж магадгүй. Ер нь энэ Energy Resource-ийн өнөөдөр эзэмшиж байгаа Ухаан гэдэг шиг 5 бүлэг ордын нэг хэсэг байсан байхгүй. 5 бүлэг ордын чинь ингээд анх 1998 онд одоо дэлхийн хамгийн том уул уурхайн компани Австралийн BHP гэж компани лицензийг аваад тэгээд эдийн засгийн үр ашиггүй байна гэдээ буцаагаад өгсөн байдیں۔ Монголын төр төсөв. Тий. Тэгчээд одоо 5 бүлэг тэр чихэр нэрлээ шүү дээ. 6 лицензтэй байсан. Тэрний дараа 1990 онд тэр үед байсан Mine Info гэж Монголын үндэсний компани лицензийг хууль номын дагуу авсан байдیں۔ Тухайн үед хуулиараа хэн өргөдлөө өгсөн авдаг ийм хууль дүрмтэй байсан шүү дээ. Тэгээ 2005 онд Energy Resource гэж бас компани байгуулад тэгээд 2007 онд үндэсний компаниудаа өрсөн байдیں۔ Тэгэхээр бид нар MCS бол 2007 онд бид нар эхлээд одоо нэг хөв эзэмшихээр ингэж орсон байдیں۔ Энэ Energy Resource компани ч 5 бүлэг одыг 6 лицензийн ингээ бүгдийг эзэмшижсэн тухайн үед хууль номын дагуу л одоо компани байгаа шүү дээ. Тэгэхээр энэ лицензийг ингэж гадныхан далдалгүй яг ингэж хадгалж бүтнээр нь 5 гэж одоо 2007 онд үндэсний компаниудыг өрсөн баггүй. Тэгээд 14 компани тэгээд одоо Петровис, Шунхлаа, Монис гэдэг зөндөл компани бүгд байсан шүү дээ. Тэгээд бид нар бүгдээрээ хамтаад 2007 оноос энийг чинь төсөл тооцоог нэгээд 2008 он түрүүний хэсэлчлэн бид нар бүтээн байгуулалт эхэлсэн баггүй. Тэгэхээр лицензийн түүх бол ийм. Тэгээд 2007 он 6-7 онд ашигт малын хувьд батлагтаад энэ стратегийн орд гэж 5 бүлэг орд болсон баггүй. Ухаан орд гэж орд, стратегийн орд гэж ерөөсөй байхгүй. 5 бүлэг орд гэдэг бол стратегийн орд юм аа. Тэгээд тухайн үеийн хуулиараа төсвийн хөрөнгөөр хайгуулсан ордыг хамтар хувийн хвшилтэй хамтар иргэшүүл 50 хүртэл хувиа гэдэг хуулийн гаргаж байгаа байхгүй. Тэгээ 2007 оны хавар тухайн үеийн засгийн газар хэлцээр хийсэн. Эхэлсэн. Тэгээ хэлцээр хийгээд за 86% төр авъя. 14% та нар ингээ үндэсний компани консорциум аваа. За тэгээд дараагийн Свайрын засгийн газар гарч ирээд за бид нар энэ хамтмааргүй байна. Бид нар ингээ төр ингээ тусдаа баймаар байна. Ахиухан аммаар байна. Дахиж хэлцээрсэн. Та нарын эзэмшиж байгаа энэ одоо хувийн хвшлийн эзэмшиж байгаа үндсэн хуулиараа зөвшөөрөгдсөн энэ өмч муу юм байна. Гэхдээ энэ дээр хуулийнхаа дагуу төр ахиухан хувьцаа эзэмшээд
Гэхдээ бид нар өмнөх засгийн газар шиг 86 14 хамтмааргүй байна. Бид нар тусдан тодорхой юм эсвэл томоор өшөө одоо өөр маягаар хамтрахгүйгээр өөр одоо хилцээр хийж гисэн баггүй. Тэгээ бид нар 4 сар одоо хилцээр хийдэг. 9 удаа хилцээрээ тэрний бүх протокол бүх юм байдэн шүү дээ. Одоо уул уурхай яам бүгд нь байж ах хэвээр. 9 сар хилцээр хийгээд тухайн үеийн хууль зүйн яам, тухайн үеийн одоо уул уурхай яам төрийн шиг бүх улсууд нь оролцоод бид нар эцсийн дүндийн юу гэж төгссөн бэ гэхээр за ерөөсөө бид нар 96% авнаа. Та нар ингээд 4% ав гэдэг ийм хэлтүүд дүнд очив. Хүмүүс гол өрөмний ухаад гэж худлаа л мушигдгийг. Тэр нь худлаа байхгүй. Гол том өрөмний цанх байхгүй. Эрс савлгааны өнөөдөр шиг баруун зүүн цанх өнөөдөр энэ одоо их том болохоо явж байгаа. За энийгээ төр авнаа. Уг нь хуулинд 50-аас илүү байх, 50-т байх, 50-аас илүүгүй төр авах хэрэгтэй байхгүй. Тэгж явсаар байгаад бидрийг за тэгвэл ерөөсөө ухаадыг яв гэдэг. Одоо яг тэр бол тэгтээ нээлттэй бүх протокол байгаа байхгүй. Тэр үед гадны дотны зөндөө санд ирж ирсэн. Тэгээ би Орсын энж компани, Хятадын энж компани энийгээ зарчаач гэдэг. Тэр удаа зарцсан бол чинь бид нар өнөөдөр эрс тоглох байхгүй шүү дээ. Гадаадын компаниас ингэж хэцүү шүү дээ тий. Тэгэхээр бид нар бол яг тэр утгаараа ерөөсөө ингэж одоо бахархан гэж хэлэх юм уу тий. Чи яг л одоо Монгол улсын эдийн засгийн хамгийн одоо том юм эрс томцоогийн орд ишин бид нар хувийнчлууд эрслэгээ тэр үед цэцэн төлөөд төрөө шаарж байсан хайг бол бүх юм хийгээд хадгалж байгаа бид тэгээ 96% өгсөн байхгүй. 96% өгсний шинэ бүр үндэсний аудитын газар шалгаад бүх юм одоо хууль номын дагуу болжээ. Хууль зөрчилгүй болжээ. Энэ одоо сайн гэрээ болж игээд дүгнэлтээ гаргацсан шүү дээ. Одоо бид нар гаргах үндэсний аудитын газар шүү дээ төрийн. Энэ гэрээ бүх юм номын дагуу бид нар тэгэл цаашаа хөрөнгөө босгоод хөрөнгөний бид нар гаргаад ажиллая гээд бүтээн байгуулалт хийгээл төлөө явж байгаа байхгүй. Энэ засгийн газрын манайхтай хийсэн гэрээг их хурлд өргөж батлуулах хэрэгтэй байсан уу гэдэг бол тэрийг хэлэх субъект нь бид нар биш байхгүй. Тэр төр засгийн усууд л хэлэх. Тэгээ түүхэн ийм. Тэгэхээр тийм учраас бид нар лицензийг хуульдаж юм уу хууль бас авсан юм гэж энэ огт байгаагүй юмыг бий болгож зохиол бичиж тий мэдээлгүй усуудад ингэж сошиал ингэж харлуулж гүтгэж ийм л юм сая хаврууллаа шүү. Тэр олон улсын хөрөнгөний бирж дээр байгаа хөрөнгө бүлэгч нь Монгол улсад итгээд өгчөөд байна гэж яриад байна шүү. Гэхдээ энэ юмыг итгэлийн бас эвдлэхэд амархан шүү. Тэгээ нэг хаврын нэг одоо улс төрийн нэг эвдэлж болохгүй шүү. Энэ олон хөрөнгө хийсэн олон улсын хөрөнгө сан энэ хүмүүс чинь энэ хуулийн дагуу асар олон хөлтэй ажиллаж ээж за яг ийм бүх гэрээ нь маараагүй юм байна. Энэ ухаан удаг чинь хууль номын дагуу юм байна. Тэ огт хууль зөрчөөгүй юм байна. Гижээж энэ хөрөнгө оруулалтын одоо дэмжиж ажил ухаан удаг гэдэг ажил төрийн зөвлөгч чинь хөрөнгө оруулалтын хийя гэж мөнгө хийсэн байдаг байхгүй юу? Ийм л энийг одоо нээлттэй компани шиг бүх тэр юу байж байгаа. Олны дунд үе үед харагдаг үнэн худал мэддэхгүй мэдээлэлд та бүхэн яагаад тухай бүртэн тайлбар өгдөггүй юм бэ? Хитрхи энэ хэрүүл ахарч байгаа та нар яагаад дуугараач одоо манай компани залуучууд хүртэл тэгдэг байсан л да энэ манай захирлууд хитрхи ном юм аа дуугүй юм аа ер нь бид нар одоо бас аливаа хэмжээ хязгаар байх хэвээр хитрхи ингэж оромжилж одоо ерөөсөө өөртөө гарч хариуг нөгөө дуугарыг гэдэг айгүйх манай эмсэс бас нэг 14 мянган ажилтсан шүү дээ 14 мянган хүний цаана ингээд 4 5 хүнээр тооцоолж нэг 60 70 мянган хүн бай одоо ажил амьдрал олгож байна. Дээрээс нь шууд бусаар одоо манай эмсэс группийн хэмжээнд бид зүгээр сайхан 24 оны та харж ахтуураг 8000 гаруй аж ахуй нэг хувь хүн манад бараа үйлчлэг нийлүүлдэм байл. 8000 гаруй компаниуд шүү дээ. Тэгэхээр бид чинь хилдэггүй болохоос биш манай ингээд бид нар энэ нийт хамт олонны бас нэр хүндийг унгаад ингээд ахаар захирлууд нь дуурахгүй мó ингээд тэрхий одоо та нар дараахан байна. Тэрхий ном байна. Тэгээ нөгөө номхон тэмээг ноолоход амархан билүү те. Тийм яг л тийм болоод багш. Тэгээд одоо бид нар ноолууд тэгэж яаж болохгүй юм байна. Бас дуурах хэрэгтэй юм байна. Хууль дүрм журмын дагуу байгаа гэдгийг ойлгож хэлж яахгүй л энэ чинь айгу нэг хүмүүст айгу буруу ойлгох юм байна. Ийм сөрөг уртаа юм байна л гэж ойлгоод байна шүү. Сошиалор ингэж нөгөө компани нэр хүндийг унгах одоо миний нэр хүндийг унгах ч юм уу ийм зорилготой улсууд байх шиг байгаа. Тэгээд би мэдэхгүй шүү дээ. Ямар зорилготой, ямар ашигтай байдгийг бүгд ойлгодсон шүү дээ. Асар их мөнгө зараад бөөн сошиал медиалаар хүмүүсээр яриулаад идэх шиг байна. Бид нар ерөөсөө ойлгохгүй. Бид нар утга ажил хийгээд завгүй явж байгаа шүү дээ. Бидний харж байгаагаар ер нь нэг юм байхгүй. Монгол улс бүгдээрээ л одоо сайн сайхан амьдрах хүсэж шүү дээ. 3 сая 500 жи те. Тэхийн тулд яах юм бэ гэхээр бүгдээрээ урт хугацаа ажиллах хэрэгтэй үстэй. Хувийн ижил аж ахуйн гэж бид нар одоо энэ уур хаяг яг зогсоохгүй байх. Энэ шин цаана байнга энэ татвар орж амнаад гэж одоо хамгийн том татвар байна шүү дээ. Тэрийн татвар төлж байгаа чинь хаашаа очив. Тэгээд одоо бүх хүмүүсийн эмч, багш нар, сурвалжлагч, цагдаа, хил хамгаалж байгаа Монгол улсын тусгаар тохиолдлын чинь бүх л одоо энэ төрлийн улсуудын одоо цалин хөлсийг тавьж байгаа чинь шүү дээ. Тэгээ энийг
одоо зогсоохыг хүсэж байгаа юм уу? Эсвэл одоо энэ ухаан удгийг энэ би зүгээр хаяа бас ингэж бодсон юм. Ямар ч үстэй яагаад энэ ийм их мөнгө зараад ямар ач холбогдол байдığım бол гэж. Бид нар бол одоо тэглээ гэдэг үйл ажиллагаа зогсоож гэж байхгүй шүү дээ, анжиж байхгүй. Сүүлдээ би зүгээр боддог энэ Монголын нүрсийг хямдхан аваад цаашаа заргасан хятадын одоо худалдааны компани байдیں۔ Олон жил. Сүүлдээ одоо эдгээр санхүүжүүлээд идэв юм. Энэ хятадын бас юм байдаг юм шиг байгаа. Тэдний гар хөл босоосууд ингээл их мөнгө зараал тий. Тэгэхээс одоо бид нар өнийг ухаадыг өмнө говийнхан бүгд мэджээ, цогцсынхан бүгд мэджээ тий. Анхнаасаа л бид нар энийг одоо хууль намын дагуу хийгээд энэ олон хүн аж амьдралаа залгуулад энтэй чинь чигээл явж шít тий анхнаасаа. Тэгэхээр энийг одоо харлуул зогсоох гэдэг юм манай хууль бус болгож явах гэдэг сонирхол нь юу гэдгийг би одоо айхдаг байна. Асуулт. Бид байгалийн баялагын үр өгөөжөө хэрхэн зөвшөөрдөг тал дээр маш их маргалцдаг. Энэ талаарх таны бодол? Одоо газрын доор байгаа баялаг бол ард түмэн ч байхгүй. Үндсэн хөлнжтэйгээ зарцсан. За энийг баялаг болгож ард түмэнд одоо өгөөж ин яаж их юм бэ гэдэг асуудал шүү дээ. Тэгээ эний чинь хөрөнгө оруулалт хийж ээж, мөнгө зарж ээж, технологи нэвтрүүлж ээж, тэгжээж газар дээрээс гаргаж зах зээлд хүргэж зарж ээж юм болно доо. Тэгээс газар доор байгаа юмуудыг баялаг гэж хэлээд бол тэгээд тэр мөнгө нь хаанаас орж ирэх юм бэ? Тэгэхээр энэ газрын баялаг чинь ард түмнийх байхгүй. Ухаан удгийн доор байгаа энэ нүүрс чинь ард түмнийх байхгүй. А энийг ашиглах эрх гэдэг нь тэр лиценз гэдэг юм шиг байдаг байхгүй. Энийг хууль номын дагуу хувийн хвшил эзэмшиж болдог гэдэг байхгүй. Тэрний дагуу хууль номын дагуу анхнаасаа би түрүүний ярьсан түүх яриад нь шүү дээ. Ард түмэнд өгөөжтэй гэдэг энэ асуудал чинь тийм хүн ойлгоход хэцүү асуудал биш байхгүй. Бид нар одоо 2009 оны яг уурхай эхлээд 2024 оны эцэс хүртэл ингээд 15 жил уурхай явхад ер нь энэ төслийн үр өгөөж үеийн ард түмэнд юу өгсөн бэ гэдэг бид тоосч үзсэн. 15 жил бид нар ажиллахад 7 жил нь алдагтай ажилласан байдаг. Зогсоогүй шүү дээ. 8 жил нь ашигтай ажилласан. Тэр нөгөө нүүрс чинь үн ундаг. Заримдаа ашигтай ажиллана, заримдаа алдагтай ажиллана. Тэгэхээр алдагтай ажиллаа зогсоочвол яах юм? Улс төрдөг дотор чинь зогсож шүү дээ. Нөгөө ажиллаж байгаа улсуудаа зах зээл унчлаа алдагтай яваад ингээд тараач сулгас яваад өгнө үстэй. Тэгээд тэр олон бэлдсэн мэрэгчлээ улсуудаа бид нар яаж ханаас буцааж болох юм? Хэцүү байхгүй. Тэгээ энэний цаана юу гэхээр явж ин чинь төрлийн татвар төлж байгаа байхгүй. Бид нар энэ 15 жилд нийт дүнгээрээ 2.6 их 80 төгрөг төлсөн байгаа байхгүй. Хөрөнгө оруулагчид бас ямар ашигтай байж вэ гэж харна шүү дээ. Хөрөнгө оруулагчдаар яг хөрвөлсөн дүнгээрээ 1.3 их 80 ашиг мөнгө суларсан байдаг. Тэгэхээр ард түмэнд 2.6 их 80 төгсөн байгаа. Тэгээ нөгөөх нь 1.3 их 80 байгаа. Тэгээ харьцуулахаар нэг 70-30 байгаа. Тэгэхээр 70% бид нар энэ төслийг хэрэгжүүлээд алдагтай ч явж ирсэн үе би ашигтай ч явж ирсэн би нүүрсээ борлуулад ингээл орлогоолоод бүх тооцоож явж байгаа шүү дээ. Ил тод компани учраас бүх юм нийлт тод явж байгаа. Тэгэхээр 1.3 их 80-ыг эргээд бид нар яатсан байна вэ гэхээр буцаад энэ хөрөнгө оруулалт хийж чинь зээл авсан байдгийг олон улсын бонд усгсан байдаг тий. Яг хөрөнгө оруулалт хийгээл зээлээ төлөндөө ашиг хинжээ гэчээд л нүүрсийг унцдаг. Тэгтэл нөгөө хүү явна тий. Хүүгийн хүү буцаад гисээр байгаад зээлүүдэд өссөн байдгийг дахиад хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Чин ийм том одоо ажилтны доктор чинь юм эвдрэн машин механизм солино гэж үуч байнга л мөнгө шаардсан шүү дээ. Тэгэж явсаар байгаад бид нар одоо хүртэл $1 нэг ш одоо долларыг ашиг хуйрлааг байхгүй. Одоо хүртэл. Тийм шүү дээ. Энэ төслийн чинь өгөөж 70% ард түмэнд өгсөн 2.6 их 80-аар өгсөн. Тэгэхээр хүмүүс нөгөө харлуулах гэсэн нэрүүн гутаг суусаж юу гэхээр одоо их л эмсэс одоо уул урхаагаас яалаа малаа юутгчүүлээ ухаад гэсэн ингэж одоо мушгаад байгаа байхгүй. Бид нар ухаадгаас $1 хөрөнгө ашиг аваагүй. Энийг адилхан манай гадаад хөрөнгө оруулагч аваагүй. Бид нар MMC-гийн одоо хөрөнгөний бирж компани 30 хэдэн эмсэс эзэмшдэг шүү дээ. Бус нь энэ чинь маш олон гадаадын нэрүүдтэй байгаа байхгүй. Ер нь тийм монголчууд бас байгаа. Эзэмшиж байгаа хүмүүс байдаг шүү дээ. Бид асар их татвар төлж байгаа шүү. Энэ татварыг л одоо яаж зөв зөвстэй яг ард түмэнд мэдрүүлэх хэрэгтэй уул орхож байгаа. Тэрийг л одоо манай их хурлын засагнууд бүгд устгаж хэлэх хэрэгтэй шүү дээ. Асуулт. Өнгөрсөн хавар өрнсөн чагсаалцах планыг MSS санхүүжилсэн үү гэдэг асуултын хариултыг олон хүн сонсхийг хүсэж байгаа байх. Энэ дахиад яг л тийм зорилготой юм билээ. Ингээл одоо яаж MSS-ийг хардуулах уу, яаж гэж гүтгээд байвал бид нар яах вэ гэж бодсон юм уу тэгээд бид нар зүгээр нэг ийм юм бодоод байд. За нэгдүгээр MSS бол бид нар энэ улс төр огт хамаагүй. Бид нар татвараа төлөө явна. А мэдээж одоо улс төрчид энэ бизнесийн эрх зүйн орчин зөв тогтоогоосоо билээ, тий? Энэ хөрөнгө оруулалтыг татах татврын орчин энэ бүхнийг айлхаар эрүүл тий айлхаар одоо ийм эдийн засаг байхын төлөө улс төрчид зөв хууль эрх зүйн бүрдүүлээсэй л гэж хүсэж байгаа шүү дээ. Тэр шударгаараа бид нар
би бас тэр юг хэлмээс агдтыг. Тэгээ ханд биш үү? Тийм. Тэгээ хандыг ч гэсэн одоо ингээд би хэлэх хэрэгтэй гэж бодоод байгаа. Яг тэгвэл энэ улс орон чинь хөгжөөд ирэхээр одоо Англич ба Америкч бүх орн юм шүү. Бүх аж ахуйн нэг том корпорацид ил тодл ханд өгж байгаа шүү. Бид нар тэрний л одоо жишг тогтоё гэж бодож байгаа байхгүй. Гэтэ одоо хүн болгол мэдж байгаа шүү. Нэгдүгээр орнуудтай сонгуульд үзэж байгаа олон улсууд асар их мөнгө зарж байгаа шүү. Тэгвэл тэрний одоо их үсэр нууцаар moo ил тод биш. Одоо бэлэн мөнгөөр их асар мөнгө зарж байгаа. Тэрийг үсэр яга ярихгүй. Яагаад бид нар яг ил тод гэдэг өгөө тайлгнаж байгаа мөнгийг аль дивилгээл те. Бид нар ямар усууд өгж ийнэхээр за энэ усууд бол үнэхээр энэ хүмүүс бол ард түмнийхээ төлөө ажиллах хүн байх. Ийм усууд л одоо та нар ард түмнийхээ төлөө сайн ажиллаарай гэж өгч байгаа шүү дээ. Хөгжүүлээсэй гэж. Тийм усууд л бид нар өгнө, өгж байгаа. Ил тод өгнө. Тэгэхээс бол бид нар эргээд нэг ч юм гуйж үзээгүй. Мэдээд одоо арилдвал та нар бизнесийн хэрэгцээр ч энэ татварын орч энэ болгоол эрүүл байлгал үзэр гэдэг л юм хэлэх байна. Ийм юмуудыг зүгээр одоо өнөөдөр бид харамсмаар мушгиж сүүлдээ төрцгийг унах гэж байна, жагсаалын санхүүжүүлж байна гэж юм ярьж байгаа байхгүй юу? Бид нар жагсаалд санхүүжүүлэх байтугай жагсаал яг ямар ч тийм юу л одоо гэж ерөөсөө хизээч мэдл санагч байгаагүй мэдчихгүй. Өшөө тий юу лээ МСС тороолтой илгэн юу ч хэлвэлээ гэдэг баахан бичдэг шүү дээ. Биднийг бол одоо нэг тийм л баахан их завтай. Тэгэл одоо сошиал баахан хүн суулгаад юм бичүүлээ хүм уулаад ингээл хэрүүлээ гэдэг ус гэж бодоод байгаа. Бид нар тэгж завч байхгүй, сонирхолж байхгүй, тийм бид нар хүн хүч болсон хүчинч байхгүй, тийм тороол мороол гэж юу ч байхгүй. Нийгэмд нөгөө мэдээлэл байгаа усуудыг айгүй тийм төөрөгдүүлж энэ чинь бас тийм сөрөг үйл дагавартай байл гэж ойлгоод. За болсон. Окей. Босно.